Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн дараах ээлж тус давтан зарчлагаатай анхааралтай танилцсан уу? Энэхүү давтан зарчлагыг замын өдөртөөнд зохион байгуулагдаж буй хөдөлгөөнчдийн зөвлөгөөнд оролцож буй нийт ажилтан болон зочид төлөөлөгч нар өдөр тутмын зарчлагын нэгэн адил тооцож хэрэгжүүлнэ үү? Нэгдүгээрт зөвлөгөөний хэлбэртэй сайдар танилцаж цаг баримтлах. Удирдах буй ажилтны удирдлаганд ор сахилга баттай үйл ажиллагаанд оролцох. Зөвлөгөөний цагаар ганцаар болон бөөнөрөө дур мэдэн объектыг өргөх, сэлгүүцэх, хөтөлбөрт заагдаг үйл ажиллагаанд оролцохгүй байх. Байгаль цаг өөрийн тааламжгүй нөхцөл байдал үүсэх үед хувийн аюулгүй байдлыг бүр хангаж сонор сэрэмжтэй байх. Бусадтай зөв боловсон харьцах, маргалдаж муудалцах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлээс татгалзах, бэртэх, бие махбодод бодит гэмт учрахаас урьдчилан сэргийлэх. Автуулан төмөр замыг хөндлөн гарахдаа зөвхөн гарцтай газраар хоёр талын хөдөлгөөнийг сайтар магталсны дараа гарч байх. Замын саад уртаанд хэглэх, хайлтрах, бүдүрч унах, бэртэх, шат довжоо болон цамтлуу дээр халтарч унахаас болгоомжил. Хурц сэрмэг үзүүртэй зүйлд санамсаргүй зохиж бэртэх зэрэгээс болгоомжилж сонор сэрэмжтэй явж бай. Бие өвдөх, халуурах, толгой эргэх, дотор муухаарах, шинж тэмдэг илэрвэл удирдах байгаа ажилтнанд нэн даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг авна. Халуун хоол, халуун усан түлэгдэж бэртгэхээс болгоомжил. Зориултын бус газар ил гал гаргах, тамхи татахыг хориглоно. Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслээр зорчих ба зохион байгуулагч байгууллагаас тавьж өгөөгүй унаагаар зорчихыг хатуу хориглоно. Тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалтын бүсийг тогтмол хэрэглэх, бууж суух, үйлдэл хийхдээ шат бариул тухайн тээврийн хэрэгслийн эд ангитай зөв харьцаж өөрийгөө болон бусдыг гэмтэх хэрэгслээс сэргийлэх. Тээврийн хэрэгслээс бууг суух үйлдэл хийхдээ бүрэн зохицлын дараа жолоочийн зөвшөөрлөөр бууж суух ба гიშгэж буй гадаргүйг тэгш хэвийн болохыг магадлах. Гар утасны дууг багасгах, бусдад цаад учруулахгүй байх. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрм, технологийн гормыг чанд мөрдөх. Зөвлөгөөнд оролцогчдод амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрм журам заасны дагуу шуурхай арга хэмжээ авах. Өөр шаардлагатай эм тариаг авч явах. Согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу оргилно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.